өөрчлөлт оруулсан юм хууль л да. Тэр 100 мянган доллар энэ төр гэдэг бас тэр үедээ нэлээ ярьж байгаад ингэж хийсэн юм аа. Тэгээ нэг график зөв уншмаар байна. Графикийг унших бол уг нь хэцүү ш амархан л да. Тэр хууль батлагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалт буурсан харагдаж байгаа. Тэр бол үнэн. Тэгэхдээ энэ дотор жоохон анализ хийж яхаа үзэх хэрэгтэй. Би бол гадаадын хөрөнгө оруулалт гэл мэдэхгүй 90 оноос эхлэл бааханд юм явсан. Юу болж дууссан. Тэгээ 13 онд ярьж байгаа нэг 100 мянган босго тавья. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэж байгаа юм биш, дэмжих ёстой. Тэгэхээр энэнийг хариуцлагатай болгоё. Тэр жижиг мижигээ бас жоохон хамгаалъя гэсэн ийм агуулгаар орж ирсэн юм. Одоо энэнийг 50 мянга болгочоор маргаашаас гадаадын хөрөнгө оруулалт орж ийн гэж гордод хэрэггүй. Энэ ямар ч энэ логикгүй ингээ юмд анализ хийж чадахгүй. Тэр маш сайн одоо мэрэгжлийн хүмүүстэй сууж анализ дүгнэлт хийж дотор нь үзэх ёстой. Энэ нийт хэдэн тэрбум Америк доллар нь яагаад багасчаад аль салбар нь багасчихад байгаа. Аль салбар нь их цээжээр хэлэхэд уул уурхай салбар л байгаа шүү дээ. Ганц чинь дарддаг юм. Өөр юм байхгүй шүү дээ. Тийм учраас хэдүүлээ энэ дээр та нар минь жаахан бодороо ардын намын бүлэг тэр нэг төрийн 3 гэдэг байгаа нөхдүүдтэйгээ суугаад эн чинь тоглоом биш шүү. Тэр нэг шүлсэн эсэргээл нэг баах эдийн засаг яриад хэдэн 10 тэрбум доллар тэр чинь мөддөө орж ирэхгүй. Яагаад гэж би бол гадаадын хөрөнгө оруулалтыг тэр 150 болсноор эсвэл Афган нөхөр нь одоо олон дахин орж ирдэг үедээ болгосноор ёгт өөрчлөгдөв. Энэ хэл ахвал авилгалаа болиулаа. Чаддгүй бол багсхаа. Тэр ерөнхийлөгчийнхээ хэлсэн байгалийн баялагтаа Монгол хүн эзэн болно гэж одоо баахан дими юм ярьсан гэж би хэлье. Дими юм ярьсан. Одоо энийг ажил болгоо. Одоо тэрнийг марчаад нэг тэрбум мод тэрнийгээд одоо ингэж ийм эргөө солиот улсад ер нь ямар амт хөрөнгө оруулах вэ? Чинь намайг хөрөнгө оруулсны дарааг бол миний хөрөнгийг мод руу аавна гэж ингэж бодно. Дээрэм хулгайгаа болоо. Хуулгүй улс болчихсон байна. Хүний эрх хэрэг чөлөө хүндлээ. Иргэнэ хүндэлж чаддаггүй улсад ямар амтэн хөрөнгө оруулах вэ? Одоо энэ хууль энэ хараа ийм асуур гэж таны буруу биш л дээ. Энэ хуулийн тогтворгүй байдлаас болж бас болгоомжилж байгаа. Гэхдээ нэг арай хийж нэг юм болсон чинь нөгөөдөл чи хуулийн маргаашны өөрчлөлт тавина. Одоо бол та яг багсгах шиг л дээ ярьж байна. Нөгөөдөр нэг нөхөр гарч ирээд ихсгэн. Юу 100 500 мянга болгоно гэдэг ийм одоо тампуу тогтворгүй байнга орж гарч яадаг орон гаран орон болоод байдаг ийм улсад бол хүмүүс хөрөнгө оруулахгүй л дээ. Ер нь бол тэр 100 мянгадаач болоогүй юм биш үү? Энэ бас дахиад энэ ашигт малтмалын лицензийг олгохдоо нөгөө нэг дуудлага худалдаа хийдэг барьдаг гэж яхан тиймэрхүү механизмууд гарч ирсэн юм шүү. Бас бодлоготой тэр үедээ ярьж байгаа л гаргасан. Тэгээд тэрнээс болж энэ тоонууд бол тодорхой хэмжээр багассан. Ийм учиртай та нар сайн судлаарай. Дээр нь ярнэ шүү дээ. Юун дээр гадаадын хөрөнгө оруулалт оруулах уу гэдгийг хэдүүлээ бас сууж ярих хэвээр. Энэ монголчуудад дэмжиж эхлэе. Гэхдээ өөрийнхөө хэдийг алгасаал өрөөлийн хэдийг дэмжин гаднаас л доллар ороод ирвэл бид нар болно гэл ингэж яах юм. Гаднаас орж ирсэн нөхдүүд нь 24 цагаар орж ирдэг. Монголын дэлгүүрүүд нь орой 10 цагт хаадаг. Энэ одоо ямар гэж улс явж байгаа. E-mart гэдэг юм орж ирж байгаа. Солонгосоос нэг жоохон юм оруулж ирдгээс нөхдүүд нь бүгд будаа болж байгаа. Түүцтэйгээ байлддаг байгаа нийслэх. Би л тэр бас хэлсэн л. Ийм энийг юмнуудаа хийхгүй юм уу? Энэ харин өнөөдөр нэг олзуурах шүү. За алтай их шинэ хэлдэг. Асуулт юм бол одоо бодвол зандан шатрал даргал байх. Баярлалаа. Энэ нэг 5 минут руу нэг шилжин дээр айг бол. Одоо тэгээд марцнаас мал мэндүүг за энэ яах вэ хөөш. Та нар одоо энэ би иргэдтэй уулзаад нэг юм санаа зовоод бидний тэнгэрийн юм яриа л 100 мянга 50 мянга болгоод давхар одоо олгодог виз өгчгөр Монголд цэцгэлэг үг тийм байхгүй. Ард иргэдээ харж үз. Амжиргаа ахуйгийн дэмж бензин саваа хөөцөлд өвөл боллоо тэгэхээр яадаг үлээ хөөтрөдөг. Тэгэхээр түлш мүш шэвод ковид мовид одоо давар 50-аад туучихсан. Одоо ер нь өгснийх нь хохиолсон амьдынх нь золболсон. Тэгт үлдэж байгаа хэдэн хизээ тусах нь цаг хугацааны л асуудал болсон. Энэ өнөөдөр маргаашхан амьдрал руу бас жаахан одоо манай 60 хэд орж жаахан юм хийлдээ. Би бас санаа зовоод байна нэрээ. Хайрын улс маань одоо яаран боллоо ингээд нүдэн дээр маань одоо ингээд унжийн хааваа нөгөө хүчээ нэгтгэхэд далаад өгье гэдэг чинь хэдэн хүүхдүүдэд эсвэл нэг жагсаал цуглаа хийсэн эрэгтэй эмэгтэйчүүд